лотерей Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгчдээ үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерей нэвтрүүлгийн энэ дугаарыг хэлж байна. Үзэгч та бүхнийг Азийн тэнгэр эвэг холтгой үндэсний лотерейчдоо бүгдээрээ зоригтой оролцсон шүү. За ингээд дөрөвдгийн тохирдороо бид нэвтрүүлгээ эхэлдэг уламжлалтай. Яагаад би зоригтой оролцоороо гэж байгаа вэ гэвэл өнөөдөр та бүхэн азтан болоогүй бол маргааш азтан болох боломжтой гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Магадгүй таны өнөөдөр сайн өдөр таарж байгаа бол та сайн өдрөө тааруулаад за тэгээд өөрийнхөө азийн дугааруудыг цуглуулад тэгээс хооронд та дөрөв тоо сонгох хэрэгтэй байгаа. Сонгосон дөрөв тоо тань энэхүү давцан дээр гарч ирсээр энэхүү гурван машин аль нэг дээр гарч ирсээр та азтан болох боломжтой. Энэхүү гурван машин өөр өөрсдийнхээ онцлогтой, өөр өөрсдийнхээ үнийг өсгөх тийм бооцоог өсгөх боломжтой машинууд байгаа. 500, 1000, 2000 гэсэн өсгөх боломжтой машинууд маань ажиллаад эхэлсэн байна. За ингээд тэгээс орон та бүгдийн сонгосон дөрөв тоо яг энэ байрал дарааллын дагуу байх ёстой. Энэхүү байрал дарааллаараа байснараа таны дараалт яг таарч энэхүү дараалтайгаа таарсараа та азтан болох боломжтой юм аа. За үзэгч та бүхэндээ бас сонирхолж хэлэхэд дэлхийн алдартай лотерейчид дэлхийн лотерейгоор баяжсан бизнесмэнүүд байна. Дэлхийн алдартай том хүмүүс байна. За тэр хүмүүс маань нэг оролцсон азийн дугаар нь таараагүй бол дараагийнх дээр яг тэр дугаараараа маш олон удаа оролцож иж тэр дугаар нь нэг өдөр гарч ирдэг гэж бас ярьдсан билээ. Тэгэхээр та бүхэн өнөөдөр бас гутарч болохгүй хэрвээ таараагүй бол маргааш ч гэсэн таныг азийн тэнгэр эвэг болно. За ингээд 3 дугаар зэрэг онжирын машин дээр тэг 4 3 5 гэсэн тоо гарч ирсэн байна. Тэг 4 3 5 тэг 4 35 гэсэн азийн дугаар гарч ирсэн байна. Ингээд таны бооцоо оролцож байгаа мөнгөнд дүн тань 500 дахин үржигдэж байна. За 2 дугаар зэрэг онжирын машин дээр азийн дугаар тань таарсан бол та 1000 дахин үржигдэх боломжтой байгаа. 6 тэг 3 3 6 тэг 3 3 60 33 гэсэн азийн дугаар гарчсан байна. Ингээд таны бооцоо 1000 дахин үржигдэж байна. За өргөжлүүлээд 1 дугаар зэрэг онжирын машин дээр 9 4 1 4 9 4 1 4 94 14 гэсэн азийн дугаар гарч иржээ. За ингээд таны бооцоо 2000 дахин үржигдэж байна. Та тийм болохоор ахиухан мөнгөөр оролцож байж энэхүү бооцоонууд улам ихээр өсгөх боломжтой юм аа. За ингээд өргөжлүүлээд 6 дахин тохиролд анхаарал хандуулцгаая. Тэгээс хооронд та бүгдийн сонгосон 6 тоо энэхүү давцан дээр гарч ирэх болтугай гэж би бас өрөөж байна. За тэгээд яг байрал дараалтын хувьд бол яг энэ дээр гарчсан дараалалаараа байх ёстой. Тэгээд та 50 сая төгрөгийн азтан болох боломжтой 6 дид оролцож байна. Хамгийн ихний азийн дугаар 7 гэсэн тоо гарч ирлээ. 7-гийн тоо гарч ирлээ. За ингээд өргөжлүүлээд 2 дахь дугаар гарч ирснээр та 1500 төгрөгийн азтан болж эхэлнэ. 1500 төгрөгийн азтан болж эхэлнэ. За 2 дахь азийн дугаар 1 гэсэн тоо гарч ирлээ. 7 1 71. За ингээд та 1500 төгрөгийн азтан болж байна. 3 дахь тоо гарч ирснээр таны 1500 төгрөгийг 15000 төгрөг болгон өөрчлөх боломжтой байгаа. За ингээд 3 дахь тоог бүгд хамтдаа харцгаая. Мөн адил 1-ийн тоо гарч ирлээ. 1 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд 115,000 төгрөгийн азтан болж байна. 7 1 1. За тэгэхээр та бүхэн сануулж ирэхэд тэгээс хооронд тоонууд маань нийт 6 шиг байдаг. Та бүх тоонуудаа адилхан нэг дугаараар бичиж болно гэсэн үг. За 4 дахь тоо 2 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд та 150 сая төгрөгийн азтан за уучлаарай 150,000 төгрөгийн азтан болж байна. 7 1 1 2. Ингээд 4 тоо яг энэ дараалалаараа таарсараа та 150,000 төгрөгийн азтан болж байна. За ингээд 5 дахь тоо гарч ирсээр за 5 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд та сая 500,000 төгрөгийн азтан болж байна. 7 1 1 2 5. Ингээд та сая 500,000 төгрөгийн азтан болсон бол 6 дахь тоо гарч ирсээр та 50 сая төгрөгийн азтан болох юм аа. За 6 дахь тоо гисээд хүлээж байгаа бол 4 гэсэн тоо гарч ирлээ. 4 гэсэн тоо гарч ирлээ. За ингээд та 50 сая төгрөгийн азтан болж байна. За эхний тоонууд зөрж болно. За тэгвэл та сүүлээс нь бас азийн дугааруудаа тулган хараарай. Таны төгсгөлийн тоо 4 5 байвал 1500 4 5 2 байвал 15,000 гэх мэтчлэн бас та дээш нь өсгөн харах боломжтой юм аа. За ингээд өргөжлүүлээд 642-ын тохиролд анхаарал хандуулцгаая. 642-ын тохиролд анхаарал хандуулцгаа. 1-ээс 42-ийн хооронд азийн дугаарууд байрлсан гэдгийг та бүхэнд харуулж байна. За 1-ээс 42-ийн хооронд азийн дугаарууд маань байрлсан байна. За энэ бол 1-ээс дарааллаад 1 2 3 4 гээд нийт 42 хүртэлх тоонууд байгаа. За ингээд өргөжлүүлээд та бүхэнд тоглолтоо эхлүүлье. За ингээд 6 тоо гарч ирснээр та 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. 642-ын тохиролд анхаарал хандуулцгаая. За энэхүү 642-ын тохиролд маань байрал дараалал харгалцахгүй байрал дараалал нэгэндээ орсон байж болно. Гагцгүй таны сонгосон 6 тоо байхад та
120 сая төгрөгийн атсан болох боломжтой юм аа. Ингээд хамгийн ихний атсын дугаар 6 гэсэн тоо гарч ирлээ. 6 гэсэн тоо гарч ирлээ. За үргэлжлүүлээд 4 гэсэн тоо гарч ирлээ. 6 4 гэсэн тоо гарч ирлээ. За ингээд 642 маань 4 тоо таарснараа та 20 мянган төгрөгийн атсан болоод 5 тоо таарснараа 900 мянган төгрөгийн атсан болох боломжтой. За ингээд 3 тоо 20 гэсэн тоо гарч ирлээ. 6 4 20. Үзэгч та бүхэн амьдралаа өөрчлөх боломжийг хайж байвал та азаа үзээд бас нэг азтан бодоод үзээрэй. 120 сая төгрөг гэдэг бол бас бага биш их тоо. 120 сая төгрөгөөр хүн амьдралаа өөрчлөх боломжтой. За дөрөв дахь азын дугаар 33 гэсэн тоо гарч ирлээ. 6 4 20 33. Байр дараалны нэндээ орсон байж болно. Та бүхэнд бас боломж байна. 5 дахь хэдийн тоо гарч ирэх удаа бүгд хамтдаа харцгаая. За 5 дахь азын дугаар 8 гэсэн тоо гарч ирж байна. 8-ын тоо гарч ирж байна. 6 4 20 33 8. 6 4 20 33 8. Ингээд та 900 мянган төгрөгийн азтан болж байна. 900 мянган төгрөгийн азтан болж байна. За тэгээд үргэлжлүүлээд 6 дахь азын дугаар 120 сая төгрөгийн азын дугаар 21 гэсэн тоо гарч ирлээ. 6 4 20 33 8 21 гэсэн азын дугаарыг та бүхэн сонгон бүгдсэн байх юм бол та 120 сая төгрөгийн азтан болж байна. За ингээд бонус тоо маань 12 гэсэн тоо гарч ирлээ. Нэг тоо зөргөд та бонус тоогоо оролцоодоо тоглолтод оролцох боломжтой. Бонус тоо 12 гэсэн тоо гарч ирлээ. Үзэгч та бүхэн асууж тодорхойлох зүйл юм бол доорх хуц руу ажлын цагаар уцтаарай. За мөн хаяг байршууд маань доор та бүгдийн нүдэн дээр харагдаж байгаа. За ингээд энэ удаагийн үндэсний дотроо нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Азийг атгандаа гэсэн өрөөнд дээр өгдөг үндэсний дотроо нэвтрүүлэгт хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Азийн тэнгэр өвөг болтугай. Баярлалаа үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей